Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эрийн нөөцийн менежмент 1 хичээлийн буюу анхан шатны хичээлийн 3 дахь сэдв эхэлж байна. За бид өмнөх 2 дугаар сэдвээрээ хүний нөөцийн менежментийн судлах зүйлийг үзсэн. За одоо 3 дахь сэдвээрээ хүний нөөцийн менежментийн аргуудын тухай авч үзье. За энэхүү сэдвийн агуулга маань захиргааны арга, эдийн засгийн арга, нийгэм сэтгэл зүйн арга юм аа. Хүний нөөцийн менежментийн аргууд нь байгууллагын хамт олон ба хувь хүмүүсийн үйл ажиллагааг зохицуулж хэрэгжүүлэх зорилгоор тэдэнд нөлөөлөх ийм арга замууд юм аа. Хүний нөөцийн удирдлагын үндсэн 3 арга байдаг. Үүнд нэгдүгээрт нь захиргааны арга, хоёр дахь нь эдийн засгийн арга, гурав дахь нь нийгэм сэтгэл зүйн. За захиргааны арга гэж юу вэ? Энэ нь хүний зам байдлын тодорхой мотивуудад тулгуурласан бөгөөд хөдөлмөрийн үйл ажиллагаа сахилга бат зайлшгүй болохыг ухамсарлах, өөрийн мэдрэмж, заавал биелүүлэх ёстой хууль эрхийн актууд, захирамжууд, норм ба нормативын тусламжтайгаар хүмүүст ихэвчлэн шууд нөлөөлөл үзүүлдэг. Захиргааны аргууд нь хөдөлмөрийн сахилга батад тавигдах шаардлага, өөрийн мэдрэмж, тодорхой байгууллагад ажиллах гэсэн хүний хүсэл тэмүүлэл, хөдөлмөрийн үйл ажиллагааны соёл гэсэн зан үйлийн мотивуудад тулгуурласан байдаг. Эдгээр аргууд нь шууд нөлөөлөх шинж чанартай байдгаараа бусдаас ялгаатай. Өөрөөр хэлбэл тогтоосон журам ба захиргааны эрх зүйн хэм хэмжээ нь заавал биелүүлэхэд чиглэгдсэн байдаг. Энэ аргын хувьд удирдлагын тодорхой түвшинд үйлчилж буй эрх зүйн хэм хэмжээ болон удирдлагын төв байгууллагын эрх зүйн акт захирамжид нийцэж байх явдал чухал. Өөрөөр хэлбэл захиргааны арга гэдэг нь тодорхой хэмжээний хууль тогтоомжийн дагуу хийгдсэн хууль эрхийн актууд, захирамжууд, норм нормативыг тусламжтайгаар хийгдэж байгаа хүмүүсийн эрх үүрэг, тэд нар ямар ажлыг яг яаж хийх ёстой гэдэг зааврууд гэх мэтийг энд оруулсан байдаг. За энэ нь заавал мөрдөгдөх, заавал биелэгдэх ийм шинж чанартай байт юм аа. Захиргааны аргууд нэгдмэл удирдлага, сахилга бат ба хариуцлагад үндэслэгддэг бөгөөд зохион байгуулалт ба захирамжлалын нөлөөллийн хэлбэрээр хэрэгждэг. За тэгвэл зохион байгуулалтын нөлөөлөл нь удирдлага ба үйлдвэрлэлийн үйл явцын зохион байгуулалтад чиглэх бөгөөд зохион байгуулалтын дүрм ба нормативт хэмжээг тогтоох, зохион байгуулалт арга зүйн зааврыг өөртөө багтаасан байдаг. Зохион байгуулалтын дүрм журам хэн юу хийхийг тодорхой тусгах ба албан тушаалын үүрэг хариуцлагыг тодорхойлж тогтоосон хэм хэмжээг агуулдаг. За зохион байгуулалт арга зүйн зааврын баримтуудад дараах зүйлүүд хамаарагддаг байна. Үүнд удирдах ажилтны эрх үүргийг тогтоосон албан тушаалын заавар байдаг. За ерөнхий зорилго бүхий хоорондоо харилцан холбоотой ажлуудыг гүйцэтгэхэд зориулсан арга зүйн заавар зөвлөмжүүд. За энэ зорилго нь ерөнхийдөө хоорондоо харилцан холбоо бүхий ийм ажлуудын зааврын зөвлөмжүүд байдаг байна. За техник эдийн засгийн тусгай зорилтуудыг шийдвэрлэхэд шаардлагатай арга хэлбэр журмыг тодорхойлсон арга зүйн зааврууд байдаг байна. Мөн үйл явцуудын дистараллыг тодорхойлсон ажилчдад зориулсан заавар зааварчилгаа байдаг байна. Захирамжлалын нөлөөлөл нь тушаал, журам эсвэл заавар хэлбэрээр илэрхийлэгддэг. Эдгээр нь үйлчилж буй хууль тогтоомж ба бусад нормативт баримтуудыг сахих, дагаж мөрдөх ба хэрэглэх, мөн удирдлагын шийдвэрт хууль эрх зүйн хүчийг нэмэгдүүлж өгөхийн тулд гардаг. За мэдээж захирамж тушаал гарч ийн гэхээр энэ удирдах албан тушаал хийдэг, гаргадаг байгаа. За түүнийг заавалчгүй дагаж мөрдөж биелүүлэх ёстой байдаг. Байгууллагын шугамн удирдлагууд өөрсдийн хариуцсан тодорхой асуудлаар эрх мэдлийнхээ хүрээнд тушаал шийдвэрүүд гаргадаг. Захирамжлал бол зорилт эсвэл даалгаврыг шийдвэрлэхтэй холбоотой салгамт асуудлуудын шийдхийг удирдлага дор байгаа албан тушаалтанд бичгээр эсвэл амаар тавих шаардлага гэсэн үг. За захирамжлалын нөлөөлөл нь зохион байгуулалтынхаас ялгаатай нь гүйцэтгэлийн хяналт шалгалтыг илүү их шаарддаг байна. Үүнийг сайн зохион байгуулсан байх ёстой байдаг. Энэ зорилгоор тушаал, захирамж ба заавруудын биелэлтэд тавих бүртгэл, тооллого, хяналтын нэгдсэн журам тогтоож өгдөг. За тэгвэл хоёр дахь нь эдийн засгийн арга гэж байгаа.
хамт олон болон хувь хүний материалдық урамшууллын сонирхол дээр үндэслэн шууд бус байдлаар нөлөөлөл үзүүлдэг. Эдийн засгийн аргууд байгууллагын өсрөнгүй хөгжлийг хангахын тулд эдийн засгийн механизмын элементүүдийг ашигладаг байна. Хүний нөөцийн удирдлагын эдийн засгийн хамгийн чухал арга бол техник эдийн засгийн төлөвлөлт байдаг. Төлөвлөлтийн тусламжтайгаар байгууллагын үйл ажиллагааны хөтөлбөрүүд тодорхойлогдно. Батлагдсны дараагаар төлөвлөгөөнүүд шугамн удирдлагууд хүргэгддэг бөгөөд тэд нэг ч хэсэг бүрт үзүүлэлтүүдийн тодорхой ангиллаар ирээдүйн ба урсгал төлөвлөгөө өгч биелүүлэхийг үүрэг болгодог. За энэ нь угаасаа шугамн удирдлагуудаас ирсэн техник эдийн засгийн жишээ нь уул уурхайн байгууллага байлаа гэж бодоход тэнд хэдэн ковш байдیں۔ Хэдэн том уурын дамп байдیں۔ За 2 ковш 10 дамп байлаа гэж бодоход түүнд таарсан ээлжээр ажиллалаа гэж бодоход нэг ковшин дээр 2 оператор ээлжилж ажиллаа гэж бодоход 2 ковшин дээр 4 оператор 10 дампан дээр 20 оператор авах гэх мэт энэ болгоныг хүний нөөцөн техник эдийн засгтай хамааруулан төлөвлөдөг. За эдгээр хүмүүсээ ямар ажлуудыг хийх. За тэр болгоныг албан тушаалын тодорхойлолтын дагуу батлагдсан зааврыг өгч тэрний дараагаар шугамн удирдлагуудад хүргүүлдэг байгаа. За тэгээд шугамн удирдлагуудад бид нарыг хүлээн авсны дараа тодорхой техникүүд дээр байршуулан ажилладаг. За ажилтнууд цаг хугацаанд нормоо биелүүлэх бөгөөд энэ тохиолдолд хамгийн том хөшүүрэг нь байгууллагын ашигын хэмжээнд нөлөөлдөг үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүний үн болдог мэдээж. За нэгжийн менежер үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулж ашигын өсөлтийг бий болгох талаар бодох хэрэгтэй. Эдийн засгийн аргууд нь байгууллагын эдийн засгийн удирдлагын нэгдмэл үр ашигтай уян хатан системийг бий болгох үндсэн нөхцөл бий болдог. Тэгэхээр нэгжийн менежер буюу энэхүү шугамн удирдлагууд бүр өөрсдийнхөө хариуцсан тухайн алба хэсэг нэгж болгоныхоо өртгийг нь бооруулж ашигын өсөлтийг бий болгох талаар хүчин чармайлт гарган энэ тал руугаа бүх үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах ёстой байдаг. За тэгвэл 3 дахь нь нийгэм сэтгэл зүйн арга гэж байгаа. За энэ нь удирдлагын нийгмийн механизм, хамт олонны харилцан үйлчлэлийн систем, нийгмийн хэрэгцээ гэх мэтийг ашиглахад үндэслэгдсэн байдаг. Эдгээр аргуудын онцлог шинж бол хүний нөөцийн удирдлагын үйл явцад хувь хүн ба бүлэг хамт олонны сонирхол зэрэг албан бус хүчин зүйлийг ашигладаг оршдог гэж байна. За нийгэм сэтгэл зүйн аргуудын үйлчлэлийн хүрээ болон арга замаас шалтгаалan 2 үндсэн бүлэгт хуваан орж үздэг. За тэгвэл нэгдүгээрт нь социологийн арга гэж арга байна. За социологийн аргууд хүний нөөцийн менежментэд их үүрэг гүйцэтгэдэг ба тэдгээр нь хамт олонны дотор хамтран ажиллагчдын зорилго, байр суурийг тодорхойлох, манлайлагчдыг илрүүлэх, тэднийг дэмжих, үйлдвэрлэлийн эцсийн үр дүнтэй хүмүүсийн мотивацийг холбох. За үр ашигтай харилцааг хангах болон хамт олонны доторх маргааныг шийдвэрлэх боломжийг олгодог ийм чухал үүрэгтэй арга байна. За социологийн судалгааны аргууд хүний нөөцтэй ажиллах ажилда шинжлэх ухааны хэрэгслэн болдог бөгөөд хүн хүчний сонголт, үнэлгээ, сургалтын шаардлагатай мэдээллийг бий болгож өгдөг. За энэхүү аргаар янз бүрийн судалгаануудыг авсны дараа хаана ямар хүмүүс ажиллаж болохын бат яг энэ байранда ажлын байранда байх боломжтой юу, эсвэл өөр тийшээ шилжих үү, эсвэл энэ ажлын байранд байлгахын тулд түнд ямар нэгэн сургалтыг өгөх үү гэх мэт иймэрхүү сонголтууд үнэлгээнүүд хийгддэг байна. Ингэснээрээ хүний нөөцийн үндэслэлтэй шийдвэрийг гаргах боломж олгодог. За энэ тохиолдолд гол төлөв социологийн судалгааны үндсэн арга болох анкетын асуулгын арга, ярилцлага, сурвалжлага, за ажиглалт зэргийн аргыг өргөн ашигладаг байна. За анкетын асуулгын арга. За энэ нь тусгай боловсруулсан асуулгын тусламжтайгаар хүмүүсээс нийтлэг асуулт асуух замаар шаардлагатай мэдээллийг цуглуулах боломжийг олгоно. За судалгааны хуудас бүглүүлдэг. Бүгд 10 юм уу 20 асуулттай байлаа гэж бодоход яг шаардлагатай авах мэдээллүүдийн асуултуудыг тэнд бичсэн байдаг. За энэхүү аргын сул тал нь гэвэл зарим нэг юмыг орхигдуулсан байх боломжтой байдаг.
За тэгвэл дараагийнх нь сурвалжлага. За энэ арга нь ярилцах сценар буюу хөтөлбөр боловсруулах ба бэлтгэл хийх. Дараа нь ярилцагчдтай харилцан ярилцах явцдаа шаардлагатай мэдээлэлээ олж авах үйл явцыг өөртөө багтаадаг. За сурвалжлага бол улс төрчид байгууллагын удирдлагатай ярилцах хамгийн сайн хувилбар юм. За дараа нь социометрийн арга гэж байгаа. За энэ нь хамт олон доторх ажил хийгийн ба найз нөхдийн харилцан холбоог задлан шинжлэх үед хэрэглэгддэг. За мөн асуулгын үндсэн дээр хамт олон доторх албан бус манлайлагчдыг харуулдаг хүмүүс хоорондын хамгийн чухал харилцан холбооны матрицыг зохиоход ашигладаг ийм арга байна. За мөн ажиглалтын арга байгаа. За энэ нь албан бус эсвэл осол аваар хэрүүл маргаан гинтийн гамшиг зэрэг амьдралын хамгийн чухал нөхцөлд хамтран ажиллагчдын чанарыг илрүүлэх ийм боломжийг олгодог. За ажиглалтын аргыг одоо хөндлөнгөөс тухайн хүнийг ажиллаж байгаа гэж хэлэхгүйгээр хүний нөөцийн менежер юм уу тухайн аль бэлтсийн шууд удирдлага энэхүү ажиглалтыг хийх боломжтой. Тухайн ажилтныг одоо ямар үйлдэл ямар нөлөө үзүүлж байгаа гэдэг талаар мөн магадгүй тухайн хүнийг камераар ажиглах боломжтой байдаг. За эцэст нь ярилцлага гэж байна. За энэ бол ажил хэрэгжүүлэлцээ. За ажилд авах хийгээд хүмүүжлийн арга хэмжээний үед хэрэглэгддэг хамгийн одоо дэлгэрсэн арга байгааг. За ялангуяа албан бус ярилцлага хүнтэй ажиллахад нэлээдгүй бэрхшээлийг шийдвэрлэхэд тусалдаг. За энэ бол албан ёсоор биш, албан бусаар бас тухайн одоо сэдвийнхээ хүрээнд ярилцах юм боломжтой арга байгаамаа. За хоёр дахь нь сэтгэл зүйн аргууд гэж байна. За хүмүүстэй ажиллахад чухал үүрэгтэй бөгөөд тодорхой нэг ажилтан албан хаагчийн хувь хүнийх нь зан чанар чиглэсэн одоо ийм арга байдаг. За эдгээр аргуудын онцлог нь байгууллагын тодорхой зорилгыг шийдвэрлэхэд хувь хүний дотоод нөөц бололцоог илрүүлэх зорилгоор тухайн хүний дотоод ертөнц одоо түүний хувийн зан чанар, оюун ухаан, хэв маяг, зан төлөвт ханддаг туршина. Өөрөөр хэлбэл одоо бидний яриад байгаа IQ-гээс гадна EQ гэдэг имийг амар чухалчилж одоо үздэг болсон байгаа. Энэхүү IQ буюу одоо хувь хүний хандлага, зан араншин гэх мэт үүнийг одоо энэ хөө сэтгэл зүйн аргаар тодорхойлдог байгаа. За сэтгэл зүйн төлөвлөлт нь байгууллагын хамт олонны дотор үр ашигтай сэтгэл зүйн уур амьсгал бий болгоход хүнтэй ажиллах ажилд гарч буй шин чиглэл байгаа. За энэ нь хувь хүний бүх талын хөгжлийн үзэл баримтлал байгууллагын хамт олонны хоцрогдсон хэсгийн дороотлын сөрөг хандлагыг арилгах шаардлагаас урган гарч байгаа. За сэтгэл зүйн төлөвлөлт хөгжлийн зорилго ба үр ашигын шалгуурыг тодорхойлох сэтгэл зүйн хэм хэмжээ болоод сэтгэл зүйн уур амьсгалын төлөвлөлтийн арга ба эцсийн үр дүнд хүрэх арга замуудыг боловсруулахыг шаарддаг. Өөрөөр хэлбэл байгууллага нь өөрийнхөө одоо чиглэсэн тодорхой зорилгыг биелүүлэхийн тулд тодорхой хүмүүсийн хандлагыг одоо нэг ижил хандлагатай хүмүүсийг хамтран ажилуулах одоо гар нийлсэн сэтгэл санаа нийлсэн хүмүүсийг хамтран ажилуулах гэх мэтийн энэхүү одоо чиглэлүүдийн одоо үндсэн дээр хувь хүний зан чанарыг тодорхойлоод тэдгээр хүмүүсийг хамтран ажилуулснаар эргээд байгууллагын зорилтыг биелүүлэхэд тусна болно гэж үздэг ийм арга байна. Сэтгэл зүйн төлөвлөлтийн үр дүнд дараах зүйлүүдийг хамааруулж байна. За үүнд хамтран ажиллагчдын сэтгэл зүйн нийтлэлийн үндсэн дээр нэг хэсгүүд болон баг бүрдүүлэх. За тэр ажил төрлийн сэтгэл зүйтэй хүмүүсийг ижил төрлийн хандлагатай хүмүүсийг нэг баг болгох гэсэн утгатай үг. За хамт олон доторх сэтгэл зүйн таатай уур амьсгалыг бий болгоно. За сэтгэл зүйн маргаан хэрүүл, гомдол, бухимдлыг багасгах. За одоо өөр сэтгэхүйтэй, өөр бодолтой ийм хүмүүс нэг дор баг болж хамтрах төвөгтэй байдаг учраас ижил төрлийг болгоод баг болгосон тохиолдолд одоо сэтгэл зүйтэй холбоотой хэрүүл маргаан гомдол тасарна гэж үздэг. За мөн ажилтны сэтгэл зүйн баримжаанд тулгуурлан албан тушаалын өсөлтийг боловсруулна. Тэр хэдийгээр үнэхээр ур чадвартай одоо мэдлэгтэй боловч харилцаа хандлага, зан аашин одоо тухайн удирдах албан тушаал буюу одоо түүнд таарамжгүй, тохиромжгүй юм албан тушаалд байх боломжгүй. Тийм учраас одоо тухайн ажилтны сэтгэл зүйн баримжаанд нь тулгуурлан албан тушаалыг нь карьерийг нь одоо боловсруулдаг байгаа. За хамт олонны оюуны чадвар болон боловсролын төвшинг мөн дээшлүүлнэ. За үлгэр жишээч ажлагчдын загвар, зан үйлийн хэм хэмжээнд тулгуурлан
байгууллагын соёлыг бүрдүүлэх гэх мэт байж болно. Байгууллагын нэгэнт тогтсон соёлыг өөрчлөх боломжтой байдаг. За, сэтгэл зүйн төлөвлөлтийг нийгмийн сэтгэл зүйчдээс бүрдсэн мэргэжлийн багаар хэлэх нь илүү үр дүнтэй байдаг. Тухайн байгууллага сэтгэл зүйн янз бүрийн аргуудыг ашиглан энэхүү төлөвлөлтийг хийгээд үүнийхээ дагуу тодорхой судалгаануудыг хийхдээ мэргэжлийн багаар хэлбэл мэдээж илүү үр дүнтэй, эцэст нь үнэлгээг яг шударга үнээр үнэлж гаргадаг байгаа. За, эцэст нь өгнөж хэлэхэд байгууллагын удирдлага ямар стратеги, бодлого баримлж байгаагаас хүний нөөцийн удирдлагын ямар аргыг давмгаж хэрэглэх нь шалтгааллах бөгөөд аль ч тохиолдолд дээрх 3 аргыг аслуулан ашиглах нь зүйтэй. За, мэдээж тийм түүнээс биш захиргааны аргагүйгээр эдийн засгийн болоод нийгэм сэтгэл зүйн арга ямар ч үр дүнд хүрэхгүй. За, хүний нөөцийн менежментийн захиргааны эдийн засгийн нийгэм сэтгэл зүйн 3 арга хооронд нь жишээж үзье. За, хөдөлмөрийн хууль тогтоох шийдвэрүүд байдаг байна. За, захиргааны аргад мөн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, за захиргааны батлагдсан норматив, эрх зүйн зохицуулалт, тушаал, журам, зааварчилгаа, хүний нөөцийн бүрдүүлэлт, сонголт, байршуулалт, за аргачлал, зөвлөмжийн баталгаажуулалт, албан тушаалын заавар, дүрм, стандартыг боловсруулах, захиргааны шийдвэр ба урамшууллыг бий болгох зэрэг дандаа захиргааныхаа аргад хамаардаг байна. Тэгвэл эдийн засгийн аргад техник эдийн засгийн шинжилгээ, үндэслэл, төлөвлөгөө, за эдийн засгийн урамшуулал, хөдөлмөрийн мотивац, хөдөлмөрийн хөлс, за хөрөнгийн өгөөж, үнэн бүрдэлт, өмчөд оролцоо, эдийн засгийн нормативыг тогтоох, даатгал, материаллык шийтгэл ба урамшууллыг тогтоох зэрэг нь эдийн засгийн аргад ордог байна. За тэгвэл нийгэм сэтгэл зүйн аргад нь нийгэм сэтгэл зүйн шинжилгээ, төлөвлөгөө, бүтээлч уур амьсгалыг бий болгох, удирдлагад ажилтны оролцоо, нийгэм ба ёс суртахууны урамшуулал, соёл ба оюун санааны хэрэгцээг хангах, хамт олон бүлэг бүрдэлт, ердийн сэтгэл зүйн уур амьсгалыг бий болгох, за зам төлөвийн нийгмийн хэм хэмжээг тогтоох, ажилтны санаачлага ба хариуцлагын хөгжил, сэтгэл зүйн шийтгэл ба урамшуулал зэрэг ордог байна. За, өнөөдрийн хичээл угаар өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баярлалаа.